нь Монгол улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд за Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулаад нэг юм санал байна л да. Төрийн байгуулалтын хорооны сая хурал болсон. Тэгээ төрийн байгуулалтын хорооны гишүүд бол юу гэж үтсэн гэхээр энэ их хуралд оруулж байгаа энэ байнгын хорооны дүгнэлт ялангуяа ийм хүнд хэцүү цагтууд зүгээр нэг урдын адил стандарт форматаар биш. Тухайн өнөөдрийн байдлыг их бодиттой илэрхийлсэн. Тэгээ цаашдаа хийх авах арга хэмжээг маш тодорхой илэрхийлсэн ийм шинэ формат руу оруулъя гэж. Яг энийг л би одоо эдийн засгийн байнгын хорооны одоо гарах санал дүгнэлтэд оруулаасай гэж хүсэж байна. Энд ч гишүүд бол олон янзын үнэтэй санал тавиад асуултаа асуугаад энийн зүгээр нэг дорж гишүүн тэгж хэллээ, дээр гишүүн тэгж хэллээ гэдээ дурдчаад дараа нь энийг дэмжиж өгнө гэдэг нэг юм хуучирсан форматаас салаад тодорхой гишүүдийн хэлсэн саналуудыг аваад шийдвэрлэх гэсэн чиглэл болгох цаашдаа хийх ажлыг засгийн газарт холбогдох бусад одоо байгууллагад өгөх чиглэлүүдээ маш тодорхой хэлсэн ийм зүйл хэлэхгүй бол болохгүй нэ. Байдлаас харж яхад бүх юм их хүнд хэцүү байдалтай болцсон байхад ийм ердийн байдлаар эдийн засгийн байнга ялангуяа улсын их хурлын хамгийн гол энэ эдийн засгийг одоо хэлэх ёстой энэ байгууллага ийм өмнөх шиг стандарт байдлаар тэгээ нэг улсын их хурлаар нэг нь уншаад ийм байдлаар бол энэ бол ерөөс их хариуцлагагүй хэрэг болно. Тийм учраас гишүүдийн одоо гаргасан энэ санал болон ер нь одоо эдийн засгийн байнгын хорон дээр энэ одоо эдийн засгийн тухай, энэ төсвийн тухай, дараа жилийн тухай юу гэж дүгнэж байгаа, цаашдаа юу хийх ёстой юм богино хугацаанд, дунд хугацаанд гэсэн энэ бүх зүйлүүдийг ингээ шингээсэн ийм дөрвтэйхэн шиг ийм одоо хүчтэй тийм юм гаргахгүй бол одоо биднээсийн гаргах гад гаргаад ирсэн энэ маань үнэхээр одоо энэ цаг үеийн байдалд зохицохгүй байна. Өчигдөр би телевизээр харж яхад шил Эрдэнэт сайд тэгээд энэ Бямб цогтон төр суугаад эднээс одоо шил биний ойлгосноор Монгол ардын намын дүгнэлтийг тийм ээ их ингээд олон нийтэд тав тодорхой хэллээ л. Арчилсан намын дүгнэлт гэж би мэдэхгүй. За ямар ч ихсэн эдийн засгийн байнгын улсын хурлын энэ эдийн засгийг хариуцдаг энэ гол бүтцийн хувьд бол энэ дүгнэлтийг маш сайн хийгээд цаашдаа авах арга хэмжээнийг бүр тодорхой чиглэл өгөөд түүний дотор санхүү эдийн засгийн асуудал хариуцсан энэ яамд тодорхой чиглэлүүдийг нөхөхгүй бол сангийн сайдын уучлаарай Эрдэнэт зөвхөн сангийн сайдын ярьж байгаа юм бол бодож байна, төлөвлөж байна гэсэн иймэрхүү юм яриад. Ийм байж таарахгүй. Одоо тэр ялангуяа эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр энэ төр гэдгийг боловсруулах гэж байгаа гэж. Шин боловсруул гэж хугацааг нөгөөд хийх ёстой шүү дээ эндээс. Иймэрхүү нэг тогтоол одоо юу гэдэг одоо нэг юм бичиг баримт гаргасаа л гэж бодож байна. За Дэмбэрэл гишүүний хэлж байгаа санал бол их зөв зүйтэй санал. Дэмбэрэл гишүүн асуулт асууя. Би нэг хоёр юм тодруулах юм. Нэгдүгээрт энэ стратегийн ач холбогдолтой орд гэж за энэ хууль энэ төр дээр ингээ байгаа. Тэгээ стратегийн ач холбогдолтой орд болчхоор яг яад төр яг ямар яагаад стратегийн орд газарт оруулъя гэсэн тэр аргумент энэ төр хуулийн ойлгож байна. Гэтэ за яг орлоо гэж бод. Тэгээ яах юм? Яах гэж байгаа? Энэ нэгдүгээр асуулт. Өөрөөр хэлбэл стратегийн орд газар тодорхой одоо ашигт малтмлын аль нэг ордыг тухайн компанитай ярилцаад одоо хүссэн хүсээгүй эсрэг ингээд оруулах нэг хэсэг нь хүсч бол нөгөө хэсэг нь хүсээгүй байх нь л дээ. Ингэснээр яах юм? За ингээ орчихъя гэж бодъё. Тэгээ яах гэж байгаа? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар тэр өөрөө хэллээ л төрөөс эрд соёлын салбарт баримтлах тийм ээ тэр нөгөө манай бодлсон бодлогын дагуу гэж. Яг энэ бодлогыг яг ямар заалтын дагуу? Яг л энэ бодлого дотор ч бас заалт байгаа шүү дээ. Төрийн одоо ерөнхийдөө энэ урхан салбарт оруулах оролцоог хязгаарлах тухай байгаа хаа? Бид баталсан шүү дээ. Тэр заалт энэ дээр хамаагүй мүү? Хоёрдугаарх нь
3 дугаарх нь одоо улсын хурал дээр төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай гэдэг юм хууль хэлцэгдэх гээд явж байна л. Энэ хуулийн үзэлснатаа энэ оруулж ирж байгаа зүйл чинь хэр зэрэг нийцэж зохицуулж оруулж ирсэн юм бэ гэсэн. Яг энэтэй холбогдуулаад засгийн газраас цаашдаа ер нь бол энэ төрийн өмчийн тухай үзэл баримтлалаа тийм ээ өөрчлөх, өмчийг ховжлох, энэ төрийн өмчийн нийтийн өмчөнд шилжүүлэх энэ бүх асуудлууд ингэ явж байгаа л. Энэ бүхэнтэй ер нь одоо яаж нэгдээд байгаа юм бэ? Нийцээд байгаа юм бэ гэсэн ийм нэг асуулт. Тэгээ тэрний дараагийнх нь болохоор жишээлбэл одоо энэ гацууртын энэ лиценз эзэмшигч нь яг одоо манай энийг стратегийн ордод оруулаад өгөөч гэсэн одоо хэдэн оны хэдэн сард ямар бичиг яг юу гэсэн бичиг ирүүлсэн юм бэ? Энийг нэг тодруулж асуу. Яагаад гэвэл би өнгөрсөн хавар нэг асууж яхад бол нэг тийм сэтгэл төрсөн надад. Өөрөөр хэлбэл эднээс бол нэг тийм хөсөхгүй байгаа юм байна. Гэхдээ айжмаар энийг төр шахаж өгж байгаа юм байна. Энэ лөө оруулах. Тэгээ аргагүй ихэнд нөгөө хоёр муу юмнаас хамгийн бага мууг нь сонгож авдаг тийм зарчмаар ороод байгаа мó гэсэн нэг тийм сэтгэлд надад төрж ирсэн. Энэ өөрчлөгдсөн юм болов уу? Яаж яасан? Яг энэний одоо тэр бид манай орд бидний энэ юуг нь эзэмшиж байгаа лиценз эзэмшиж байгаа энэ орд газар Монгол улсын стратегийн орд газар гэсэн тодорхойлолт ангилд орчвол бидэнд маш хэрэгтэй байна гэсэн ийм одоо тэр итгэл үнэмшлээ илэрхийлсэн ямар нэгэн тийм албан ёсны загтал занаа энэ байна уу гэсэн ийм л асуулт байна та. За Дембэрл гишүүний асуултанд маш товчхон тэгтээ голыг нь олж хариулдаг өрөө гэж ингэж хэлээ. За Дембэрл гишүүний асуулт хариулъя. Энэ стратегийн ач холбогдол бүхий ордод оруулж байгаагийн гол ач холбогдол бол Монгол улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь бодолцож байгаа. За бид хуулийн дээр стратегийн орд гэдэг бол түүнтэй холбоотой одоо тодорхойлсон байгаа. А тухайлбал яг зөв хэмжээгээр нь тэг заасан байгаа юм л да. 5 одоо үндснээ тийм тэгээд зүгээр энэ жишээ нь одоо энэ гачууртын ордын хувьд бол улсын эдийн засагт 3 их 80 төгрөгийн борлуулалтын орлоготой гэсэн тийм урьдчилсан тооцоо хийгдсэн байт юм билээ. Тэгээ энэ ч татвараа төлөөл явахаар байгаа. Яг эхлээд стратегийн ордод оруулах хэсэх тухай асуудлаа их хурл дээр шийдүүлчихэд дараа нь тэгээд энийг оруулъя гэсэн тохиолдолд ямар хувийн эзэмших вэ гэдгийг улсын засгийн газраас бас өргөн барьж шийдүүлэх тийм ёстой байгаа. Тэрийг л одоо За асуусан асуултанд нь тавьчихсан хариулаад явчихаараа дараа нь гишүүд үг хэлнэ. Юуны энэ гачууртын ордын тусгай шоу эзэмшиж байгаа Центра Голд Монголиа гэдэг компаниас бол албан ёсоор өөрийнх нь байр суурийг илэрхийлсэн албан бичгийг бол ирүүлсэн байгаа. 14 оны 5 сарын 20-нд. За Дембэрл гишүүний асуултанд хариулаад дуусчихв. Дөрвөн асуулт асуусан байгаа. Би андуураагүй л тэр 4 асуултанд нь тавьчихсан хариулж байгаа. За дараагийн микрофоны нүг. За Центр Голд Монголийн компанитай стратегийн ордод хамруулах хүсэлтийг нь авч үзээд энэ тал дээр бас нэлээд судалсан байгаа. За урт нартай хуулийн хил хязгаарт орсон ч гэсэн энэ газарт бол өмнө нь шорон орд гацуурт компани бол дээд шорон ордыг бол ашигласан. Тэгэхээр тэнд бол одоо шинээр байгаль орчин одоо өнгө хөрсийг бол сүйтгэргүй ихтэй хил хязгаарт орсон байж байгаа. Тэгэхээр энэ урт нартай хуулийн заалтан дээр бол стратегийн орд бол энэ хуульд хамаарахгүй гэсэн заалт байж байгаа. Энэ тал дээр бол хоёр тал бол ойлголцсон байгаа. За энэний дараа бол
төрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудлыг хуулийн дагуу оруулах ёстой. Энэ тал дээр компанитай бол ерөнхийдөө ярилцсан байгаа. За энд бол төсвөөс нэг төгрөг гаргахгүйгээр төсөвт ачаал үүрхгүйгээр хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан. За энд бол нийтдээ 326 сая долларын хөрөнгө оруулалт орох. Энэ хөрөнгө оруулалтаа хамтран хуулийн дагуу 34% хүртэлх хувь дээр бол ярилцсан байна. Тэгээ энийг бол дараа нь бол өргөн барих хэрвээ хамруулах асуудал шийдэгдвэл энд бол ямарваа нэгэн хүүний ачаал байхгүй төсөвт ачаалгүйгээр шийдэх боломжтой. Өнөөдөр ногдол ашгаар бол 70 орчим тэрбум төгрөгийн ногдол аших боломжтой. Дээр нь ямар ч татврын хөнгөлтгүйгээр юм ажиллах боломжтой болох юм хөлбөр байна. За тодруулъя. Энэ яг үндэ хэлэхэд бол энэ бол их чухал асуудал. Биднээс чинь түрүүн инх амбулан гишүүний биднээс чинь одоо ер нь бол хамгийн түрүүнд их ажил бол энэ хөрөнгө оруулалтынхаа орчныг итгэлийн сэргээх асуудал ярьж байгаа шүү дээ. Энэ одоо 15 онд гол. Гэтэл ингээд бишээлбэл энэ ямар дохио өгөх гээд байна гэж. За энэ улс чинь ингээд ямар нэгэн байдлаар тэгээд надаар 5 сарын 14-нд ямар нэг юм бичүүлж яваад. За энийг бүр урт нэртэй хуулийн юмд өөр объектэнд байна гэж бодъё л 50 тонн хорттой газар. Ингээд бодоход л 34%-ийг л авах гэж байгаа юм биш. Тэгэхээр би асуусан шүү дээ. Төрөөс эрдэс баялагын талаар баримтлах бодлогыг чинь нэг үзэлсэн аа байж байгаа. Дээр нь одоо энэ хурал дээр явж байгаа хилцэггээд явж байгаа тэр төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай бас нэг үзэлснээ явж байгаа. Дээр нь цаашдаа Монгол улсын төрийн өмчийг ингэ хязгаарлаад өмчийн хамгийн үр ашигтай бүтц рүү орох ийм үзэлснээ яваад. Энэ бүхэнтэй хэр зэрэг нийцсэн юм бэ гэж асуугаад байхад л тэгээ тэр тал дээр хариулт өгөхгүй байна. За тэр хариултыг нөгөөт гэж. Тэр өмнө нь гарсан бодлогын баримт бичиг болоод хуулиудтайгаа хэрхэн нийцэж байгаа юм бэ гэж асуугаад байна шүү дээ. Нийцэж байгаа үгүй л гэдэг нь хэлэх юм шүү дээ. За Дэмбэрэл гишүүний асуултанд хариулъя. Төр бол хүчээр энэ 34%-ийг бол эзэмших гэсэн тийм оролдлого хийгээгүй. Энийг бол тусгай зөвшөөрөл эзэмшигчд нь өөрсдөө тийм санал гаргасан учраас тэрийг нь хүлээж аваад яриа хэлцээ явуулаад санал нэгдсэн одоо байр сууриа илэрхийлж байгаа. За эрдэс баялагын талаар төрөөс баримтлах бодлогот чинь биднээс ер нь бол маш олон юмны хариултыг өгсөн шүү дээ. Хэрвээ энэ бодлогын уг үсгнээс одоо жишээлбэл ингээд тодорхой юм оруулж ирэхдээ хэлж байгаа. Энэ бодлогынхаа үзэлснэг нь сайн ойлгомоор байна л. Тэн дээр чинь доктортой уулуурхайн зарчмууд, компани нийгмийн хариуцлагын зарчмууд, өөрөөр хэлбэл эрдэс баялагын салбарт бизнес хийхдээ компаниудаас шаарддаг бүх зүйлийн тодорхой бичсэн байна. Энэ тохиолдолд бол одоо жишээл сая ярьж ил урт нэртэй хууль 2 жил орчоод гацаад байна гэж. Тэр нөгөө хэрэгжүүлэгч урмын тухай. Одоо энийг бол биднээс протокол тэмдэглэх хэрэгтэй. Хаана гацаад байгаа? Хин гацаагаад байгаа? Манай байнгын орон дээр орж ирэх ёстой юу? Юу болоод байгаа гэдэг. Тэгээ энийг бол яралтай одоо хэлцэх асуудлаар даргын зөвлөл дээр нэгдүгээр ярих хэрэгтэй. Эдийн засгийн байнгын орооны протокол бас тэмдэглэж өгөх хэрэгтэй. За нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт та бүхэн санаж байгаа бол яг энэ эрдэс баялагын салбраас энэ дэр бодлогын баримтчийг хилцэж яхад бол биднээс нэг юм дээр их яасан шүү дээ. Тэр нь бол одоо төр стратегийн гэж үзэж байгаа. Стратеги энэ тухайн ордод хэрэгтэй гэж үзэж байгаа бол тэр стратеги хэрэгжүүлэх арга замын талаар яриад би санал гаргаад эдийн засгийн байнгын хорон дээр дэмжигдээд тэгээ их хурал дээр би өөрөө татаад авцсныг санал байгаа ш. Тэр нь бол алтан хувьцаа эзэмших асуудал байсан. Өөрөөр хэлбэл энэ алтан хувьцаа гэсэн энэ компани тухай хуулинд бэлэн юм эрхцэн юм бас нэг хөшүүрэг байсаар байтал яагаад энийг бас ер нь одоо тэр 34% гэсэн нэг альтернатив болгож яагаад хэрэг заавал энэ 34 хүртэлх хувь гэдгийг баримтлал тань нэг 20-30 мянган долларын асуудал яриад нэг компани байгуулах асуудал яриад тэгэл нөгөө компани зүгээр л вето тавих хэрэгтэй тэр хувьцаагаа эзэмшил стратеги хэрэгжүүлээд яваад ах ийм бүрэн цэвэрхэн боломж байна шүү дээ.
Энэ талаас нь одоо цаашдаа бас энэ юун дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй л энэ оруулаад ирж байгаа зүйл маань яг үнэндээ хэлэхдээ энэ Монголын улсын их хурл, Монгол улсын их хурл, Монгол улсын засгийн газрын хүсээд байгаа итгэл үнэмшлээ илэрхийлээд байгаа тэр зүйлүүдтэй чинь үзэл санааны үе зөрчилдөд байна. Төсөвт дарамт учруулахгүй гэж ярьж байна л. Хөрөнгө оруулалтын уур амьсгалд дарамт учруулнаа. Энэ бол өөрөө буруу практика. Энэ загвар биш ээ. Өөрөө хүссэн гэдэг гол юу биш ээ. Эцэст бид нар өөрөө хүссэн гэдэгт нь ч үнэмшихгүй байгаа. Яг л тийм тэнэг хөрөнгө оруулагч ер нь дэлхийд даяар байдгүй. Зайшгүй ашигтай юм л байгаа. Тэр нь бол одоо хөрхий зайлвал нөгөө урт 50 тонн алтаа бушуухан эзэмшмээр байна. Тэрнийг гаргаад аймаар байна. Ашиг олмоор байна. Монгол улсад Закиосныхоо иймэрхүү чи бити хайж юмсан яагаад. Тэр миний чин ган уйга би их сайн мэдж байгаа. Тэгэхээр штэ хамгийн гол нь энийг 50 тонн алтыг авах гал байгаа штэ Монголд хэрэгтэй учраас. Тэгээ энийг авахд заавал нэг 20 мянган доллар агаад нэг компани явуулаад тэгэл нэг стратеги гэж нэрлээд ямар шаардлага байна. Тийм учраас энэ талынхаа ямиг бодолцмоор байна. Энийг анхаараарай. Зүгээр сая Батсүрийн хэлдэг үнэн шүү. Дараа нэг хурал дээр гişүүд аюу их юм асуун шүү бид. Тэгэхэд л унчих үедээ энэ дээрээ сайн бэлдээрээдээ л гэж хэлмээр байна да. За гурав дахь асуудал үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төсөл байгаа. За дэмбэрлэг шүү. За асуулт санал хоёр зэрэг шүү. За асуулт санал хоёроо зэрэг хэлэх юм. За ойлголоо. За тэгэхээр штэ энэ үзэл санаа нэг зөв тогтоол орж ирж байна. Гэхдээ нэг дутуул шийдсэн байна л. Өөрөөр 16 оны 1 сарын 1 хүртэл малчтад боломж олгоно гэдэг чи өөрөө их утгагүй сонсогдоод байна. Ерөөсөө тэгэж нөгөө лам хүүхдийг сургуульд авахгүй гэж шимэд нөгөө Төмний нэг гэдэг кинон дээр гардаг шиг тийм л юм болцсон байхгүй. Хоршооллыг хүчээр хийдгүү. Өөрөөр хэлбэл сайн дурын хөдөлгөөний үзэл санааг ингэж эдийн засгийн ямар нэгэн аргаар ингэж хөшүүргэх гээд ингэж үзсэн нэг ийм л бүтлгүй оролдлого байхгүй юм. Тийм учраас энэ угаасаа тэр зүгээр оршооны гэдэг үгийг авч хаях хэрэгтэй байхгүй юм зөвхөн. Тэгээд энэ хугацаа ерөөсөө л малчид энэ оршоноос тусдаа асуудал байхгүй. Тийм оршоолох. Зүгээр л малчин хүн үндснийхээ үйлдвэрлэлд ноос моосоо тушаавал юга авч яадаг ийм л үзэл санаа байгаа шүү дээ. Тэр үзэл санааг л цэврээр нь үлдээчээл тэгэхээр оршооны гэдэг тэр юуг нь авч. Тэгэхээр чиний юугаар тансын юугаар чинь 16 оны 1 сарын 1 хүртэл хэрэглэхгүй. 16 оны 1 сарын 1-ээс л хэрэглэнэ гэдэг. Өөрөөр хэлбэл хоршоолох хөдөлгөөнд чи зай орон зай өгж байгаа юм шиг тийм сонсогдоод байна. Гэтэл угснаач нь болохоор малчин хүн аваасаа л гэж би бодоод байгаа шүү дээ. Малчин хүн. Өөрөөр хэлбэл хоршоонд хамаарагддаг эсгээс үйл хамааран малчин хүн үндэсний үйлдвэр хоёрын хооронд нь холбосон энэ хөшүүргийг энэ заалтаар хийж өгöd малч наач дэмждэг үндэсний үйлдвэрлэлч дэмждэг ийм л одоо үзэснаа гэж би одоо гэж ойлгол наадах чинь дэмжих гээд байгаа шүү дээ. Тэгээ би энэ бол миний зүгээр асуулт санал юм шүү. За бэмж цагч шиг хариулъя. Шууд өгнө. Дарах хэрэггүй. Тийм үү. За Дэмбэр гишүүний асуултанд хариулъя. Тэгээ хоршооны гишүүн гэдэг үгийг аваад хайчээ тэгээ ерөөсө зөвхөн малчид одоо тий үндэсний үйлдвэрлэлд тушаасан л бол авдаг баяа гэж ярьж байна л да. А нэг талаасаа энэ зөв юм шиг боловч бас нөгөө талаасаа өнгөрсөн нөгөө нэгдэл тарснаас хойш 90 оноос хойш одоо тий 20 гаруй жилийн хугацаанд малчид маань нөгөө дав жалгын нэг ганц гэрээрээ ганц өрхөөрөө ганц одоо юу гэдэг амьдарч ирсэн. Энэ хугацаанд үйлдвэржих, нэгдэлжих одоо юу гэдгийг орлого нэмэгдэх, амжиргаан дээшлэх энэ бололцоо боломжууд бага байгаад байгаа. Уул нь хоршоо байгуулад хоршоогоороо нийлээд малынхаа гаралтаа түүхийдээ бөөгнүүлээд 1 кг ноолоор тушаах, 100 кг ноолоор тушаах, 1 тонн ноолоор нийлээд нэг үйлдвэр тушаах өрөлт та мэдж байгаа бөөний үн жижиглэнгийн үн гэдэг. Ийм байдлаар одоо юу гэдгийг нэг нийлээд ноос ноолоор түүхийдээ бэлтгэждэг. Тэгээд нийлүүлээд худалдаа борлуулцдаг. За нийлээд хашаа хороогоо барьцдаг, хадлан тэжээлээ бэлждэг. Бие биенийх ажил төрөл тусалцыг дэмждэг. Ийм бололцоо боломж нь байвал. За эргээд бараа бүтээгдэхүүн худалдаа авахдаа ч гэсэн хоршоогоороо тий 5 тонн гурил худалдаад авах. Тийм үү 500 м одоо дайлан худалдаад авах. 5 м дайлан худалдаад авах. 5 кг гурил авахдаа ямар үнэтэй өртөгтэй байх вэ? Гэх мэтээс наваад үзэхээр
хоршиж, нийлэх, тийм хамтарч нэгдэх гэдэг зүйл маань бас өөрсөнд нь давуу тал боломжийг бий болгож байгаа. Ийм байдлаар ган зүүнд байгалийн бэрхшээлийг давах бололцоо боломжууд бүрдэнэ. Энэ лүүн чиглүүлсэн төрийн бодлого байсан. Энэ төрийн бодлого маань амжилттай бас хэрэгжиж байсан. Амжилттай. Энэ бол харшаад бол бас сумд хөдөөд бол нэлээд олон байгуулагдаж бас нэгдэж нийлж хамтарч оршиж асуудлаа шийддэг болж эхэлж байсан. Энийг нь цааш нь улам одоо идэвхжүүлэх гэж энэ одоо үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд малчтын ноос нь бол одоо урамшуул болгох хоршооны гишүүн гэж үг орсон байгаа. Тийм болохоор энэ төрийн бодлого маань харьцангуй зөв явж байгаа. Энэ лүүн шахсан. Гэхдээ үр дүн одоо хараахан одоо үр дүн төгс хүрээгүй байгаа. Өвнийг нь одоо хурдвчлах энэ боломжоос ухрахгүй тулд бид хоршооны гишүүн гэсэн үгийг авч яваад байгаа. Хэрвээ хоршооны гишүүн гэдэг үгийг авчих юм бол эргээл нөгөө давж алганы ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэж те. Эргээл ингээл бүх юм төрийн бодлого маань буцаад ухраадах тийм үр дүнгүй болох, саармгаж байгаа. Ийм нөхцөл бүрдэх учраас энэ хоршооны гишүүн гэдгийг одоо хугацаан сунгаад цааш мэдээж 16 оны 1 сарын 1-нд одоо бүгдээрээ яг зөв хэлбэрээрээ тийм үү зөв бүтцээрээ одоо зөв одоо хоршоод байлууд явчих амжихгүй бах. Гэхдээ ийм байдлаар бид шахаад явж явах нь бол цааш хэрэгтэй болов гэдэг үднээс л хоршооны гишүүн гэдэг нь заавал байлгаад байгаа санаа. Систем